өдрийн мэндийг тавья. За, юм шууд яа гэх юм бүгдээрээ тэгээд яа юм яриад тугаанаа яа гэж юу юм тодорхойлолтыг тавхнуудаа одоо мэдж байгаа ханаас ч болоод чинь хэрэг талаар би ярихгүй. Гэхдээ яагаад яа гэдэг юм яах нь юу гэдэг талаар жоохон болохоор тэгээд цаашаа босролын талбартын нэг хөрмөлөө амжилттай цаашаа гэсэн юм чиглэлээр ярих билээ бидний зөвхөн хэлхүүж яриад л байгаа гэсэн. За тэгээд юуны яах вэ? Энэ бүгдийн талаар өчгөн ярих хэрэгтэй. Яагаад Учиртай болоод байгаа юм хэлэх. Анхуулгын гэр характерцээ болж байгаа суулаад ийм л оюунаас авах шийдвэр болж ирсэн. 1956 Даркмонтын одоо уулзалтаар карти deputэ эрдэмтэд юуны шийдвэр шийдвэр хоног зиараа санпар гэдэг. Тэгээд процессан 56-аас хойш 80 энэ яг тухайн яа гэдэг юм хэмэл байж болох юм байна тий. Зөвхөн хавгаар явуулж байна. Тэгээд нэг хэсэг энэ одоо хамгийн анхны сурталчилгаа тэгээд даамын системийг системийг үржүүлсэн. Энэ бол одоо голф нэртэй байна. Цаг хамаатай. За тэгээд ер нь чинь бол одоо үнэхээр альтарын систем болох маркеттай байна гэдэг. Тэгээд бүрэн оруулалт нэлээд хийдэг гэсэн. За ингээд явж байгаа үлдүү мөсөлтөө ихсэн. За ингээд байж 1986 онд энэ одоо ер нь бол бид нар ондоо юм бидгээс хүншээ гэдэг зүйл яг энэ одоо ноёл нэг байхгүй юу? Өдөртөө зангаас тархины одоо энэ cognition science гэдэг энэ science-ийг судлаж байгаа. Тархины гэж яаж дуугаа чиг үзэх маягаар яваад энд одоо ингээд ноёлыг доор хийгээд гэж оролцдог гэдэг санаа. Японы гэдэг таа. За ингээд зөвхөн имплементийг хэрэгжүүлээд ажиллах гэсэн чинь ресурс жижигхэн цагийн ажил ингээд таашаа болоод явах гэхээр техникийн процессон үргүйсэн. За энэ үед бол энэ баг propagation буюу сүлжээний онлайн ингэж яваад буцаад ингээд засаад дахиад нэг өөр замаар суулж болох гэх юм дээр нэг буцааж ийм боломжтой алгоритмыг за ингээд 80-аад оны эргээд тэр ноёлын зурсны дараа жоохон сэргийлсэн. За ингээд байж одоо Dark-Mark бол 102 сая доллар хөрөнгө оруулалт хийгээд за энэ тал дээр хөгжүүлэх гэдэг ийм байр суурьтай байсан боловч буцаад нөгөө одоо манайхаар амлсандаа хэлэхгүй бид нар ингээд шатраа үнийг хожил гэж амлагдаг яг үүндээ бол чадахгүй байсан. Банкер бутаад хөгжил одоо буураа за ингээд нуглаа ирсэн юм гээд гэсэн. Ингээ ахаад одоо сэтгэл хэлсэн. За ингээд 2010-ад оны үеэс эргээд сэргсэн өнөөдөр яг тэр хайлттай үед явж байна. За энэ яагаад сэргсэн бэ гэхээр зэрэг нөгөө техникийн хөгжил өөрөө ноёлын нэтворк гэж ажиллах боломжтойгоор барахгүй одоо өнөөдөр бид чарж бидэг гэж байна. Би үүнийг ашигласан. За тэгэхээр ийм том сүлжээг ажиллах боломжтой юм чинь техникийн одоо хөгжил боломжийг бүрдүүлж гисэн учраас
өнөөдрийн хэмжээний ягсыг болоод эрчимтэй өгсөн. За энэ нэг ямар төвтэй нэг боломжтой болсон юм бэ гэхээр ерөөсөө GPU гэдэг байна тийм. График процессын юнит бол хүүхдүүдэд програм зориулсан нэг процесс болохоос биш. Компьютер тооцооллыг CPU-ийн хүчин чадал биш. Гэхдээ маш олон хэвцэгзгээр нь ингээд үлдэх параллел хийдэг байсан учраас энэ параллел процессыг ашиглаж болох юм байна гэдэг. Ер нь одоо манай энэ их матриксийн чөлөө хуваах гасгүй. Тэгэхээр яг энэ матрикс чинь өөрөө чухал үйлдэл хийж байгаа учраас тийм амар комплекс зүйлгүй энгийн тэр асар их. Тэр энэ матриксийн үйлдэлийг хийх боломжийг өгч хоцсож болгож өгсөн. За энийг ашигласнаар одоо өнөөдрийн амжилтад хүрсэн. За яагаад энэ төв харин 6 оноос ахад 80 он өнөөдөр 23 төлөвлөрөө дараа 25 он гэхэд энэ доктор одоо үсэж байна. За жишээлбэл энэ оюуны одоо түвшинний пеприйн тоог аваад үзэхэд 2007 онд одоо нэг 200 гэхээр бүхгүй юм бэлтгэл байна. Энэ жишээлбэл лайны тасалбар. Гэсэн бол одоо 2000 өнөөдөр өчигдөр энэ зүгээр энэ хуучин зурагтай юм архив одоо библиотек нэлээд тавьдаг тийм энэ дээрээс харж байгаа бол одоо энэ жил 6000 гэсэн байна. Тэгэхээр дөнгөж 2023 онд 4000 байсан. Одоо 2000 60000 болсон. Энэ сар төвчтэй. Тэгэхээр бидний хувьд гэсэн одоо яг энэ нэг маш том зүйл гэсэн. Энэ одоо бид яаж хийж байгаа вэ? Манай хэлний баг. Одоо тийшээ гарч байгаа бүх project фондоо. Аман өөрсдөө одоо яг бичсэн бол бичнээ одоо бичих байсан байх юм заавал дараагүй. Тийм нэг минутын цаг байдаггүй. За энэ дээр одоо бид нар одоо энэ яаж яваад болно. Зөв жишээгээр одоо ихэнх projektууд энэ хамгийн одоо хийж байгаа юм тухайн projektтай болсон байна. За мөн одоо энэ Сингапурт хийдэг ойлголтыг хүмүүс одоо яаж байгаа болсон юм шүү. Босгоод байгаа шүү. Яг юу гэсэн үг вэ? Энэ оюу багаас энэ цэгийг сонирхдаг. Тэгэхээр зарим чиглэлтэй авчаад байдаг. Тэгэхээр ингэж дараа болоод за ингээд яг энэ шинэ ухааны хавтууд биднээс зөвхөн нэг хүн шиг юм биш. Энэ л өнөөс ахруу супер интеллигенс буюу хүн өөрөө тийм хатаад мөн биш үү гэдэг асуулт яг тийм. Тийм учраас супер интеллигенсийг хийхдээ одоо ихтэй анхаасаа дөр хажаах гэдэг. Энэ болгоомжтой ичихгүй байцаараа магадгүй 20 жилийн дараа энэ ойлголоос энэ болж байна. Энэ доктор юм шиг эцэгтэй хэлээд. Гэхдээ миний харж байгаа нь магадгүй 20 жил бол тийм жишээ болж байна. Гэхдээ хүн өөрөө дөрөвөөсөө яа гэж баг үнээс шийдэх. Миний ойлголт хүн өөрөө яг одоо гэсэн юм уу те? Одоо манай библиорнээс айх юусэн байхгүй. Нэг авах гэж. Яг тэр энэ автор гэсэн юм уу? Ямар нэгэн хатсан үгээр гэсэж дараагийнхаа одоо
Predictтэй батлыг тавиад илүү assumption гэж хэлдэг хайлаа явж ирсэн. За тэгээд би нэг сая 2 хоногийн өмнө тэр science con дээр стаа хэн багт гэдэг юм заа. Манай хүн болохоор зөв магадгүй хүн өөрөө тэр багасаа тассан юм байна. Сүрж явдаар тийм. Тэр энэ хаас хамаагүй юм болохгүй. Тэр жоохон нэгтгэдэг болж ирсэн. Гэхдээ anyways яг хизээвээ инженерийн төрхөө гэдэг дээр энэ дээр бид нар бол одоо хинхэн доктор гэдэг байгаа. Энэ бол гадагшаа гэдэг энэ байр суурин дээр явдаг. Тэрийг бол цаг дараах. Ямар ч гэсэн энэ дотор симуляци болно. Игээр болохын тулд энэ жинхэнэ бидний яриад байгаа тэр одоо студент зүйлс чи их багтаа энэс өмнө санаа зовх юм байна. Нөгөө талаас энэ логоныг бол одоо өөрсдөө ингээд өөрсдөө үзэх гэдэг нэг юм зүйл мэт хүмүүс хардаг. Тийм биш. Би бол эсрэгээр энэ байгалийн шаардлага шүү гэж бодлоо. Нэг хэлж байгаа юм тийм баггүй. Тэгээ яг энэ салбартууд байгаа гэж бодож байгаа. Ер нь яаж ч нөгөө их тийм хайхаж чаддаг чи юу. Тэгээд монтер нэг ажил гэж юу гэж. Ажил бол бүгдээ бүгд байна. Бүгдээ ажил хийх арга энэ бол ажил өөрийн контролыг дахин болгож байгаа. Ажил гэж өөрөө юу гэж хэлдэг. Зүгээр ингээд компьютерийн аргачлалаар юу хийгээд байгааг ажил гэж хэлдэг юм уу? Сэтгэл байгааг ажил гэж хэлдэг юм. Дахин давтагдаж тийм л хийж болдог юм ажил гэж хэлдэг юм уу? Тэрүүний хийх арга техникийг ажил гэж хэлдэг юм. Их үнэтэй ингээд энэ суур тодорхойлолтыг өөрчилж байгаа нь өөрөө хавсгал. За тэгтээ яг энэ юм бид нар бол ингээд өмнөх юм хөгжлийн явцад одоо механикч гэсэн. Яг тэр үр дүн болж байгаа. Тэнгүүд үр бүтээмжийг хэмжүүлэхэд мас продакшн одоо ингээд олноор нэг хэвээр гэхээр үйлдвэрлэгч тийм үнийг яаж боруулах гэдэг зарцуулж хийж ирсэн учраас ер нь бол хүн дандаа сэтгэх юм байна. Процессын механикч ирсэн. Тэгэхээр одоо тийм л оюун буцаарыг та одоо сэтгэлдээ сэтгэж чадахгүй баяртай гэдэг. Энэ хамгийн гоё амттай гэсэн. Тэгэхээр бид нар одоо толгойгоо ашиглаж энэ оюунаас илүү сэтгэж авчиж хүн байна гэсэн. Тэгж чадахгүй баяртай болно. Одоо хатууч гэсэн юм. За тэгэхээр боловсрол ажил гэж юу гэдэг чинь боловсрол гэж юу гэдэг. Ер нь бид нэг бодвол зөвхөн мөнгө болох ойлгож байна. Нэг хэсэг үе байлаа. Одоо тийм биш. Төвчин өөрөө яг юу нэ мэдлэг болох юм, хүмүүжил болох юм, ур чадварыг хөгжүүлж зам тийм юм сүлбэг даасан сэтгэлийг хөгжүүлэх юм, шүүмжлэх сэтгэлийг суулгах юм уу? Тэгээд ингээд долоо асуудал байна. Тэгэхээр яг бид нар үүнийг гоё хэлийг маш тодорхой салгаж өгөх юм боломжийг олгож байгаа. Яг тэгэхээр одоо яг зайг дараагийн слайд дээр ярих ба. Тэгшүүртэн одоо бид нар бол юу гэж үздэг вэхээр хөдөө асуултууд асуудлууд одоо яг энд байгаа одоо физик сургуулиуд юм уу, бун сургуулиуд юм уу ийм чадвартай машинерийн одоо контент мэдлэгүүд тэнд хүрхгүй байна. За энэ одоо энэ янз бүрийн одоо географи байгаа юм хэрэггүй байна. Адилхан их болох хэрэгтэй. Ийм л чиглэлүүд одоо хэмжээтэй юу төшөлтэй болсон чиглэлүүд ярьж ирсэн. Гэхдээ бүгд нэг цаг хугацаанд нэг жил хичээл үзэх нь өөрөө яг өнөө бас нэг асуудал. Зарим хүмүүс инженер гэсэн өөрөө чиглэлүүд юу одоо хожим хөгжлөг гэсэн. Бүгдээ моосолдог төгсөлтөө онцсон. Зарим хүмүүс бага ангида асар зэрэглэн утгаас болдог, өөмөлдөг, өөддөг, хөвдөд гаргадаг моос болгох юм гэсэн.
Энд чи өөрөө жинхэнэ томоос. Тэр бид нар зөвхөн энэ одоо географийн хувьд асуудал байгаа газарт бүрхийг төвшөлтөнд биш энэ доторх хэсгийн хүмүүсээ одоо хамгийн дэцэд нөхцөлөнд тулгаж зааж одоо энэ бодлогын систем өөрчлөхгүй энэ бол өөрөө том асуудал. Дэлхийд ганцхан Монголч. Тэгэхээр энэ дээр бол бид нар анхаарч энэ дээр бол маш том өөрчлөлт болж хийж байгаа. За тэгээ яагаад төрөнд дурдсан хурдыг улам нэмж ганцхан салбар бүх салбар. Тэгэхээр ерөөсөө дэлхийн хөгжлийг уцаад энэ улам хурцах бас юм тренд харагдаад байна. За хоёрдугаар бүх салбар чиглэж яг ямар ч түрүүн дурдсанчлан бүгдээрээ механикч бүгдээрээ үйлдвэрлэж массын продукт хийж үйлдвэрлэж хийж ингэж ирсэн бол оролцоод нөлөө өсгөж байгаа. Тэгэхээр энэний ард юу явж байгаа юм бэ? Боловсрол төр жишээ personalized learning, adaptive learning буюу одоо тухайн хүн тохирсон боловсрол олох боломжийг олгож байгаа. Бусад салбарт за энэ personalized одоо treatment буюу тухайн хүнийг бүх хүнийгээр тэгвэл бүх одоо эмчилгээ өөр байх юм бол гэх мэтлэн энэ одоо өрдөн онлын хувьд тийм байх магадлалтай ингэж тэгж болох юм гэж нэрлэгдсэн энэ одоо олон судалгаанууд хэмэл оюуны тусламжтай боломжтой болох хэмжээр гаргагдчихэв гэсэн. За энэ нь бол хамгийн том онцлог болж байна. За тэгээд хэмэл оюуны хүчин цагийн эрчим хүчийг тодорхойлоод байгаа мөн өнөөдөр бол энэ бол маш олон талаас хэрэглэхгүй газар байх бүгдээрээ хэрэглэх нь гэдэг нь ойлгомжтой болсон. Нөгөө талаас би энэ дээр юу хэлэх гээд байгаа вэ? Яг үнэндээ цахилгаан юм бол ямар нэгэн цахилгаанаас хараад өөрийн доторын цахилгаан атомын одоо эрчим хүчний цахилгаан станц бол яах тийм ус байдаг байх. Манайх яг нэг хагас сараад нэг 10% авдаг гэж байна. Гэхдээ яг 100% хараад ус байхгүй. Тийм учраас үндэсний хэмжээнд оюун хөгжүүлэхгүй бид нар болохгүй нэ гэдэг ийм одоо энэ современный national AI гэдэг концепцийг бас компьютер гэж байна. Одоо тэр бэс government service 5 оног бүгдний энэ талаар хэрэгтэй. Тэр ер нь бид нар энийг хөгжүүлэхгүй одоо тэр тусгай тогтнол энэ тэрэ таваархуултаа шүү ийм одоо мессеж өгсөн төгтөд яасан тодорхой харагдаад байна. За тэгээ энэ дээр яг очих юм яг юунэ түрүүн дурдсанчлан юу гэдэг вэ гэдэг дээр хальт дуртжээ. Бидний хувьд бол анхуул одоо энэ яриаг заах болгохтой спил чекер Монголын анхны спил чекер детерминистик автомат, финансистик автомат юу гэдэг энэ логи автомат гэдэг ингээд дандаа хийж хэмжээний формал лангуйж дээр имплемент хийж одоо хэрэглэнүүд хийжсэн. Одоо харин дараа нь 19 оноос хойш бид нар яаж Монгол текстийг яриулах гэж байна. Бол аваад яаж текст болгох вэ гэдэг. Тухайн үед бол яг дэлхийн эрдэмтэд одоо баг нөөцтэй хэлүүд үе Монгол шиг ийм хэлүүд 2030 он хүртэл солих шийдэх юм боломжгүй одоо бүрдэж хийжсэн. Тэгэхээр бид нар энэ дээр тоглолтыг энэнийг одоо өөрчлөе энийг хийж үзүүлээгээд 19 онд чимээг авах гараад 96% активистээс дээш буюу өнөөдөр бол англи хэлний speech education дээр жишээ солих гэсэн. За энэ ганцхан монгол хэл биш. Одоо дараа нь газар үзүүл Киргизийг мөн хэлсэн. Ягаад гэвэл нэг хэлний ангиас одоо learning одоо энэ хэлний трансформер одоо шилжилт зэр өндөр гэдэг. Тэр энэ хэлүүд дээр илүү сайн ажиллаж байна. За дараа нь одоо өмнө ч бас хэлсэн OCR буюу optical character recognition. За ингээд дараа нь одоо юм нэг буюу энэ ойлгох энэ технологиудыг хөгжүүлсэн. За энэ дээр бид нар бол энэ гурван газрын хийсэн зүйл нийлээд одоо зорж байгаа зүйл бол соёлын онцлогийг бүрэн шинжилсэн хиймэл хүнийг бүтээе гэдэг ийм уриалтай зорилготой ажиллаж байгаа. За тэгэхээр энэ дээр бол яг нэг бидний хувьд бол 2023 онд 500 гаруй мөнгө тусалсан. За одоо энэ жил бол энэ ахаад даралт болох гэж харж байгаа. Яагаад гэвэл бид нар
супер компьютерийн техникийн хүчин чадлыг нэмж байгаа. За тэгэхээр өнөөгийн боловсролтой бид нар одоо бас хуучин тэр инкамын сайдыг байгаа. Мөн одоо өөрөөсөө иргэнэ гаргалаа гэж дуудаад үүсэж хансалтай сонгуулийн өмнө байсан учраас сонгуулийн дараа нь өгсөлтэй хөөшлөгдсөн. Үндэсний хэмжээний одоо сүүл боловсролын чанар одоо маш хэцүү боллоо. PISA дээр инглээ тийм Монгол хүүхэд Монгол хэлээр ойлгохоо боллоо. За одоо багшийн ур чадвар одоо маш хэцүү байна. Бүгдөө өөр хэцүү болж бүр зяа 6000 багшийн одоо дутагдaltaй байна. Олон нийтийн боловсрол гүшүүтэй хэмжээнд энэ бүгдийг яриад тэгээ бид нар одоо энүүнийг энэ дөрөв байж хэмжээндээ өмнөд солонгосын насаараа гэж малайзын энэ одоо сайн төшлүүдийг тэгээ Америк Open-ээр хамгийн баг танигдсан нийлээд хамгийн төслийг эхэлжлээ. Одоо хэдүүл юм хэлээд боломжтой юм шүү. Танах өөрсдөө үнээр хийсэн бол одоо уулзчихсан. Тэгээ бидний хувьд бол яг яриг 10 инчтэй хэмжээтэй ийм одоо том модель ажиллаж байгаа. Тэрийг энд одоо нэг чинээ том профессор байсан ч өгөх гэж байгаа. Их маш хэцүү. Тэр профессор юу гэх ёстой гэхээр шалгах ёстой, надад ёстой, зөв тийш чиглүүлэх ёстой, за одоо тэр soft skill-үүдийг нэмж хэрэгтэй. Тэгэхээр яг энэ хоёр зүйлийг ерөнхийдөө салж гэж байгаа. Багшууд хүүхдүүдийг одоо тэр intelligence IQ биш IQ-гийн хөгжүүлэх нь зөв маа. Ийм одоо чиглэлээс зүйлүүд их яг гэр болцоод байлаа дээ. Тэгэхээр одоо IQ дээр анхаарахгүй л IQ дээр бол өөрсдөө хүүхдүүд одоо бидэнтэй бидэнгүү ChatGPT-тэй чамс бичиж чадахгүй гэж ярилцаад байна. Асуудал хийж байна шүү дээ. За тэгэхээр бидний дээр бол хоёр одоо энэ одоо тэгшүүлтэмжтэй байдлыг нэмэгдүүлэх чанарыг өсгөх хоёр юм ээж юм аа. Энэ бол багшийн туслах, нөгөөх нь виртуал багш. Виртуал багш бол одоо хүүхдтэй ажил. За багшийн туслах бол багштай ажил. Багш ер нь бол нэг зүйлийг хэлэхэд AI гарч ирээд багшийн мөрөж өөрчийн мөрөж устж байгаа юм шүү гэдэг үлгэрийн юм ярьдаг. Эндээс айхгүй багшийн мөрөж хамгийн анх хүн төрөлд үүсгэж байсан сөлгөж байна. Зүгээр чиг нь өөрчлөлттэй юм дээ. Тэгэхээр бид нар бол яг AI өөрөө AI харин түүл гэж харж байгаа. Хэрвээ AI та хэрэгсэл гэж харж байгаа бол энэ бод шүү. AI бид нар өөрөө яг өөрийн одоо зарцуулж ашиглаж тийм яг өөрийн юм одоо багш гэсэн өөрөө тэрүүнийг боддоор бүлээн зөвшөөрөхгүй бол зүгээр нэг алах сүхтэй нэг юм хэрэгслийг харах юм бол энэ бид нар харах. Тэгэхээр энийг тэгж харж байна. За тэгээд түүл AI хоёроо салгаж ойлгох хэрэгтэй. За одоо цаг дууссан байна. Яг одоо энэ төслүүд энэ одоо AI зүйлж дараагийн төвшөнд харахад бол бэлэн болсон тэгэхээр ухаалаг үзэл таблет байхад интернет утсан байхад төвцөлтөн байхад нэг үлээж боломжтой улс төрийн зориг хэрэгтэй багшийн идэв хэрэгтэй. Тэр шийдвэрүүдээ бодлон гаргаж байх юм бол бүрэн боломжтой цаг ирсэн байна.